Танаа хотын хүмүүс юм шүү дээ. Бүгд хотын хүмүүс. Хотоос ирээд одоо хэдтэй боход? Би 18. 18 настай. Хаалаас үүдээр ирсэн юм даа чи. Хин. Дөрөвс чи байна гэдэг. Хаал. Сангийнхаа. Модтой тэгээд хотын зэрэгүүд юм шүү дээ. Хотоос тэгээд хөдөөрөө говьд ирээд хил манахдаг ямар байна да? Говь юм. 11 сарын 7-нд чи бороо болсон шүү дээ. Тэгэж говьч нь одоо ч ихсэн арцангууд болоохон байгаа шүү дээ. Гэтэ яг жоо задаа болохоор салхилахаар л жах утмах. Тийм үү бас жоо. За сайхан авцгаараа. Одоо ч хэдэн сар болоод хал зэрэг болох вэ? 5 сар. Одоо удахгүй хал зэрэг болох гэж байгаа юм шүү дээ. Зэн утгуу бол. Хал зэргийн дуугаад болох бэлдэж байна. Горийн тоонд ч гисаад лайн дээр өргөн амьдууд тэгээд таалагдж байна гой болов. Цаг хугацаа аяг болов. Ховдон байна уу? Анх харахад анх аяг гэж бодож байсан. Анх сасныхад төгссөн нэг 80-тай. 45 хоногоос. Айгуу тийм явж байгаа юм шиг. Ихний чинь тав. Айгуу ачаа. Карантины Карантин чинь тав. Одоо та жаадлах карантин гэж байна. Карантин гэдэг нь сайн хон 45 хоног. 28 болсон уу? Хоолндоо садж байгаа хоолн одоо Монгол юм хаад идэх үү? Өнөөдөр арай хоолгоч юм. Сонголттой бол. Сонголттой бол тийм тавтаг. бараг эмчэн л гойгоо. Тэр нь бол хоол ерөөсөө мохоо. Таалагдахгүй хоол гэж. Рестораны буфет боош. Тийм үү. Сонголттой орно бол тийм. Бид чи сургалтын төвд байхдаа айгуу л. Одоо хаалт бол тасаа. Зомын өдрөд чинь түүний тунаач хэдэн зэрэгтэй вэ? Энэ ба халуудлага нэг Цэргийн бол. Аа тийм байна. Хэлийг та өөрсдөө сонгосноо? Цаас хөөснөө? цаанасаа хөр. Тунаан дээр дэг ямар байна? Цагийн өрөөнд даваа. Өглөөний бослого гүйцэтгэх гимнастик хоолнд орол. Дэглэлт ямар байна? Тэгэхээр шилэг Баггүй. маа дарга нар айгуу барьчихсан. Хөө? Зөөл хүмүүс. Бид ч тэгэл аль болох тухтай аль. Хэдэн оюутан? Баяртай оюутан уу? Аль бүр? Монголын цэцлэг бол Үнэснэг сурсан. Оо за. Чи цомны хүртлээ хороол дээр сурч байгаа тийм. Бүх хотод сурч ирсэн үү? Тэгээ дараа удаан сураагүй нэг яг цэргийн татлагын үеэр сургууль орсон. Харагдаад юу хийж бодож байна? Тэгэхэд аялна. Аялна. Хавар ядах уу? Монголоор нэг гоё. Бид тэр ихэр гоё. Юм тийм бид. Сая хоолой томох нэг яасан чи яг ядах байх. Нэр юу? Хоёр хийсэн юм тий. Бүхвэт. Бүхвэт. Бүхвэт хоёр. Тойроо сая яг зэрэг аялна гэж хэлсэн шин. Яг харин зэрэг хариулж чадчих юм байна. яг ялхан сэтгэж байна. Тэгэхээр болохоор за хаашаа ядах вэ? Сэтгэний алтан болов руу явж байсан гэж байна. Би бол Минжин ставроо Минжрүүл явж байсан. Та хоёр гэрээд хэлчих болох юм уу? Баацыг бодож л. Энд ирсээс хойш харин тэгж бодлоо. Гоё санагдав. Минжин став. Минжин став нэг онгоцоор очдөг гэсэн. Тэгээ сүүлд бол машинаар явчихсан. Гол гол өчгөр машин явах. Өвөлдөө л. Өвөлдөө машинаар. Зам бол Минжин став машинаар явах. Ерөнхий сайд одоо яг Минжин став Шилийн 734 дугаар баган дээр тангарах гэсэн. Монгол улс дарахын лам Монгол улс амраа моглом гэж 734 дугаар баган дээр. Минжин хангаа гоё хангаа шүү дээ. Тоо жаав чинь тэгээ зэрэгтэй гот хойлоо явах хэрэг яасан. Тоор өөр сандараа явсан уу? Энэ отрол дээр 3 жил өмнө ирчихсэн. Танилцах гэдэг нь сургуулийн аяллаа. Тийм үү? Тэгээд энэ отрол ирж 3 жилийн өмнө ирээд тэгээд зэрэг татахаар ирсэн чи харин яг тэр ангитай. Тийм үү? Танилцчихсан болохоор уусаа амар тотно байсан.
Нотратаа бэлгэлжсэн зураг байхгүй. Тэр өөрсдөө төсөөлөж зурсан. Тэр зураг маань байж. Тийм үү, тоо зурсан. Тэр бид нар зурсан. Хоёр иллюстрац зэрэг зурсан. Тийм үү. Сүүл Өөртөө зурсан юм шүү. хоёр иллюстрац өөрсдөө бэлгэлсэн зэрэг өөрсдөө сэрэг болоод ингээд харагдав. Танаа ангийнхан тэгээд одоо хөгцөртэй байсан юм дээс. Тэр юм уу? Манай ангийн гаруй хүүхдээс хоёр хүүхд зэрэгчсэн. Тойлсон. 80-та яаж зэрэг яваа шийдсэн. Тэр золоо аваад явсан уу? Золоо аваад явсан уу? Би шинэ одны стер ингээс зэрэгт явна гэж бодсон. Тийм үү? Тэгээд явал бүсэрээ сургуульд ороод оюутан цэргээр явж байсан. Тийм үү? Тэгээд нэг жилийн хугацаанд албаа хааж ирээ. Яг цэрэг татлахын өмнөх оройн аваж иртэй. Тэгээд маргааш өглөө. Танаа аавч нар чинь цэргийн хүн байсан уу? Мөрөнгө. Тийм үү? Одоо тэгээд сууч. Бригадын гэнэ. Мөрөнгө. Тийм үү? Бригадын гэнэ. Ба? Юу чи? Профессионал гэдэг юм уу? Аа за. Генералын хүү цэг явж байгаа юм биш. Аав шиг генерал одоо гэж бодсон юм. Би энэ багтаа аюу зэрэг өсөлтөө байсан. Одоо Одоо нисэж чадах юм юу? дарыг хаад Байгалийн Германд генералын боо гэж одоо хэлж болохыг хүсэж байна уу? Нисэж чадахыг хүсэж байна. Нисэж генерал хавах. Цэвийн нисэж болно гэж боддог уу? Зүгээр нисэж чадах юм. үгүй зүгээр нисгэж болно. Тийм. Цэрэгтчээ тэгээ өөрийнхөө хүслээр ирсэн үү? Авч явуулсан уу? Цэрэгт аюу гинтийн байдлаар ирсэн юм. Тийм үү? Тийм. Уг нь Оросд хоошо Санкт Петербург руу уулуурхан ашигтмалтыг байж болох. Путиний тэтгэлэг аваад явах гэсэн. Тэгээд За байж. явахаа өмнөх нь гинт цэрэгт яваад ирээ. Төлөвчдөө шууд Москва явах гэжсэнээс шууд замын үед явсан биз дээ. Энэ л аюу Шууд оюутан Оросд оюутан явах гэжсэн аа. тийм. Говь руу цэвэр яваа санагц эхлээд Эхлээд анх цэрэгтэйг цэрэг татагдахын өмнө нэг итгэж өгөөгүй юм. тийм Талаарж байгаа л. арайш явуулчихгүй байх гэж бодсон. Тэгээд талаарж байгаа тэгээд бодоо bijсэн чинь маргааш нь гинт авалцал эхэлсэн. Ямар ч нөгөө сэтгэл санааны бэлтгэлгүй байсан юм чинь гинт үргэлж чинь шокнд ороод одоо дүүрчгээл. Дүүрч хэлсэн. Одоо тэрсэн чи ямар байна тэр? Одоо ирсэн чинь өстой гоё юм. Гэдэг юм гарсан чи гоё юм. Ирэх хөө харуулах хараад манай хүү бас одоодан зэрэг Улаанбаатар сураад харуул дараал зэрэг усна ойлгосон гэсэн шүү дээ. Цэрэг згсаад байна. Хамгаалалт хоёр цэрэг згсаад. Тэгээд тэгэл энэ Монголыг илгээд үнээс цааш Монгол улсын дахин хэлээд сонсоор гоё гол. шар ус бас. Тийм. Амьдрын бас нэг том экстрол ууж тээ. Бидний халуудыг харахад цагийн манад байж элчин дийлэн үзэл орой өглөө тэгэл өглөө хоол идэхээр мананаас бууж нилийн мананаас бууж байгаа цог хаад. Тэгэл аюу гоё харагддаг шүү дээ. Халуудыг харахаар Манай халууд гоё зэрэг байна. тийм үү? Бүгдээрээ байна. Гэтэ аюу гоё зааж зүйлээ гоё. Бид нар хоорондоо тэмцээн зохион. Тэгээ янз бүрийн хөгжмийн талаар ярина. Тэдэг анх сургалтын төвд байдаг. Бид нар бас ингэж явж жилээгээл найл дээр нэг таарахад юм шиг. Анх ирэл аюу тийм хэцүү санаа. Өглөө сэрээд гэмээр. Өглөө сэрдэх зөө юу? Одоо бол зөвл сэв хэл бас. Сургалтын төв Сургалтын төгслийн нэг 7 хоногт бол тийм. Нацаараа. Сэрсэн ч нацаараа өдөржингөө л нацаарч байсан. бид манай сургалтын төвд байдаг салаан дараа үндэсний телевизээр шинэ ажилтан гэдэг нэвтрүүлэг бид хийдсэн гарсан баггүй. Тийм үү? Тэгээд тэндээс бид нөхөж үздэг нэг шнэ.
Тэгэхэд сургалтын төвд байсан харахаар мэддээ. Манай энэ ингэсэн биш. Энэний гар ингэж Одоо хаад очоод шин зэргүүд ирэхээр харахаар бас тийм хаах та тийм. мэддээ ингэж явж идэг. Ингээд явж идэг гэсэн. Ээж нь чамайг явуулахгүй гэсэн үг юм. Манай ээж бас зэрэг юм. Ооч. Танаа хүү юм шүү. Тийм ч зэрэг татчихсан. Москваро Таны ирсэн шиг. Ленинградын Санкт-Петербургийн олон хосууд явах. Олоогоо сургууль авсан байсан. Тэгээд наашраа. Санкт-Петербургээс явах гэсэн чинь нааш ярьсан л гэж. Яав та намайг яагаад одоо халуурнаас авчирчаад энэ хүүт цэргийн албад явуулчихлаа. Миний аав шамаа сайн ган хийх гэж байгаа. Ган хийхин тулд ихлээр халуун зогсож шургуулж халааж удаасгаж байгаа. Тэгээд хүүт уусаа. Наасаас хадаараас ирээ шууд нааш явчихсан шүү дээ. Ямар сар чинь тийм. Одоо юу ах вэ тэгэл. Амьдралын том сургууль төгсөөл. Тэгэл Ленинград явж. Би авгаашод энэ залуучууд илүү бас хариуцлагатай сурч байгаа. Одоо сургууль өмнөдөө хариуцлагатай хандж байгаа. Ажил албандаа хариуцлагатай хандж байгаа. Ар гэр одоо ах дүүнэртэй ч хариуцлагатай хандж байгаа. Олон сайн. Тийм баг. Хуулийн зохион байгуулалт ажилладаг бах тийм. Өглөө босохоос хойно. Маш сайн болно. Ер нь одоо хэдэн цагт босно вэ? Тэр цагтаа босдог. Явдаг болдог. Тэгээ хүнтэй одоо цаг төгсөөд ажил ярих нь тэр цагтаа одоо ажиллаа юм гэдэг. Тэгтээ хөлийн зэрэг илүү юм шиг байна. Хил дээр баг. Манай хүү дотоодын цэрэгт явсан. Цэрэгт явсан ирчүүд чи шалан доолол ирдэг гэж байна. Одоо энэ жил дээр бол бас 100 жилийн түүхтэй онцлог ингээ 100 жилээ хийж байгаа. 26 онд 100 жилийн нойр тохиож байна ингээ. Тийм үү. Хэдийн цэргээс өмнө байгуулагдсан ингээ. Манай өмнөд үүд таалах гэдэг чинь. Үүдийг зэгцэлж байж улс орноо зэгцэлнэ гэж байна. Их орондоо тусдаа бас гоё ажил шүү те. Тийм. Заамжлагч зэргүүд за залуучууд цаан сараар мэдчилгээ бэлэг ирүүлнэ заяа. Аллаа. За. Монгол улсын ерөнхий сайтана таныг хүндэтгэн өгтөж Монгол улсын шинжлэх ухааны гавьяа зүтгэлтэн академич Сергей шинжлэх ухааны доктор профессор дэслэгч генерал Шавин Аравын нэрэмжит Сергейн гавьяаны одод Хэдийн зэргийн техник 108 дугаар ангийн хүндэт харууд жагсан хүндэт харуудын дарга дэд дорндоо хабат